Өн эртнээс эхлэн маш олон хүн ертөнцийн эзэнд итгэж үгийг нь дагаж байсан юм. Одоо тэд бидний үлгэр дуурайл болж байна. Бид энэ тухай сайн мэднэ. Энэ байдал нь үлгэрлвээс гүйлтийн уралдаан мэдхажээ. Иймээс бид бүхэн тэдний адил уралдаанд оролцож амжилт гаргах хэрэгтэй. Уралдаанд оролцох тамирчин тээртэй хувцаа тайлж хаян тэсвэр хатуужилтай гүйх ёстой адил бид ариун амьдралд саадуулсан гэмт зангаан хаяж ертөнцийн эзний замаар төвчээртэй уралдах хэрэгтэй. Хамгийн чухал нь тамирчин хүн бариалуу нүд салгалгүй харж байдгийн адилаар бид Есүс рүү ямагт харж найдах хэрэгтэй. Есүс бол ертөнцийн эзэнд бүрэн итгэхийн үндэс бөгөөд өөрийн амьдралаар ертөнцийн эзний зорилгыг гүйцээсэн хүний эрхэм дээд үлгэр дуурайл юм аа. Үүнд хожим туйлын их жаргал авахаа тэр мэдэж байсан учраас модон загалмайд цовдлуулан харгас итгээдэд алуулах хамгийн жигшүүртэй үхэл болон тэр их томлолыг зэрэг тоогоор тэсвэрлэн эдэлсэн байна. Одоо тэр ертөнцийн эзний Ервсын ертөнцид очоод баруун гарын эрхэм хүндэт суудлыг эзэлжээ. Итгэлээсээ ухарч шантрахгүй тулд Есүс гэмт хүмүүст тавчигдахдаа хэрхэн тэсвэртэй байсныг сана. Та нар одоохондоо тийм хэцүү байдалд ороогүй. Жишээлбэл та нараас хэн ч одоо болтол гэмт хүмүүс тавчигдаж урвахгүй тулд цусаа урсган алуулаагүй шүү дээ. Дээр үед ертөнцийн эзэн өөртөө итгэдэг хүмүүсийн тухай нэгэн хүнээр яриулахдаа тэднийг өөрийн хүүхэд гэж нэрлэсэн байна. Тэргүй санаж байна уу? Хүү минь ээ, их эзэн чамайг дэг журамтай болгохын тулд залхаана гэдгийг сана. Тэр үед бүү шантраарай. Яагаад гэвэл их эзэн өөрийн хайртай хүүхэд гэж үзсэн хүнийг засаж хүмүүжүүлэхийн тулд хаяа арга хэмжээ авах нь зайлшгүй. Иймээс ертөнцийн эзний хүчээр санаа сэтгэлээ улам зэрэгжүүлж хал зовлон үзүүлэхэд нь хашралгүй давж сур. Та нарыг тэр үнэхээр өөрийн хүүхэд гэж тооцдог нь илэрхий байна. Яагаад гэвэл эцгээсээ шийтгэл сургамж авч үзээгүй хүүхэд байхгүй. Ер нь ертөнцийн эзэн өөрийн хүүхэд мэдэх хүнийг сургахын тулд үе үе шийтгдэг. Хэрв тийм биш бол та нарыг өөртөө хамаагүй гэж тооцдог гэсэн. Төрсөн эцэгчин сахилга баттай болохын тулд арга хэмжээ авахд та нар хүндтгэн үгэнд нь ордог байсан бизээ. Би бас ийм байсан. Тэгвэл бид Ервсын эцгээ илүү их хүндтгэн үзэж үгийг нь дагвал Ервсын мөнхийн амьдралыг түүнээс хүлээн авах болно. Яагаад гэвэл төрсөн эцэг нь хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд дуртай цагтаа шийтгдэг юм. Гэвч энэ бүхэн төр зургийн явдал байдаг билээ. Бидний Ервсын эцэг туйлын ариун байдлаараа хүнээс ялгаатай. Биднийг бүрмөсөн өөрийн болгож өөртөөгөө адил байлгахын тулд тэрээр зан чанарыг маань байнга засаж байдаг ажээ. Гэр нарг хэмжээ авах байх үед хүнд ч гэсэн зовлонтой санагдана. Гэвч ертөнцийн эзнээс ийхүү сургамж авсан хүн санаа сэтгэл ариун амар тайван болдог. Энэ нь төр зургийн тэр зовлонгийн ашигтай үр дүн ажээ. Дээрх байдлын улмаас та нар Есүст бүрмөсөн итгэж урам зориг орох ёстой. Гарн салганаж өвдгөн чичирч буй хүм мэт өөдгүй дорой байдлаас гарах хэрэгтэй. Зарим нэг чинь хэцүү байдалтай тулгараад хөлмөртэй хүм мэт итгэлгүй шантрамхай болжээ. Хазгар хүн бартаатай замаар явахыг оролдвол унаж хөлөө илүү гэмтээж болцсохгүй. Үүний адилаар шийдэмгий бус хүн бартаатай амьдралын замаар эрүүл чирэг хүм мэт итгэл зөрөгтэй явахын тулд чин үнэнд бат найдаж Есүсийн заасан зөв замаас хазаахгүй байх хэрэгтэй. Хүн бүхэнтэй эв найртай байхыг эрхэмл. Амьдралаа их эзэнд бусалтгүй зэрэгж зөвхөн түүний заасан замаар явах хэрэгтэй. Тийм зориг өвөрлөж чадаагүй хүн Ервсын мөнхийн амьдрал өгөх их эзэнтэй нийлж чадаагүй хэрэг. Буруу замд орж мөнхийн амьдрал өгөх ертөнцийн эзний хайраас урвахаас болгоомжл гашуун хорт ургамал мэт хорон санаатай хүн та нарын дунд амьдрал нөлөөлж олныг уруу татан гим хийлгэхээс сэрэмжлэх нь зүйтэй. Бүү завхай. Өнөрт цагт ертөнцийн эзэн Авраамын хүү Яйцхаахын удамд нэгэн сайн юм хийж өгөхөөр амлажээ. Гэтэл түүний өвгөн хүү Исав ертөнцийн эзнийг үл ойшооч амсан үгийг нь үл тоомсорлон түүнийг авах ёстой өвгөн хүүгийн эрхээ жаахан үлсэн үед нь хоол хийж өгөхөөр амласан дүүдийн өгч өргөжээ. Та нар иймэрхүү байдалд орохоос болгоомжлогдов. Яагаад гэвэл Исав тэр сайн юмыг хүлээн авахыг хожим нь хичнээн их хүссэн боловч эрхээ буцааж авч чадсангүй. ертөнцийн эзний тэр замаар явахыг тэр ихэд хүсэж уйлан гашуудсан боловч бүх юм нэгэнт өнгөрсөн байлаа.
үүнийг үргэлж санагтун. Өнөрт цагт ертөнцийн эзэн Израильчуудтай гэрээ тогтоох гэсэн учраас Мөшөх тэднийг төр зур орхин ертөнцийн эзэнтэй ярилцахаар Синай ууланд гарчээ. Тэр үед Синай уулнаас гал гарч өдгөн удаа орчныг харанхуйлан хүчит шуурга шуурч их бүрээний чанга дуу сонсогдоход ертөнцийн эзэн үг хэлж эхлэв. Энэ нь уулын бэлд суугаа Израильчуудад аимшигтай санагдсан учраас тэд дараа нь Мөшөхтэй уулзаад бидэнд хандан ингэж шууд бүү яриач гэж ертөнцийн эзнээс гуйж өгнө гэжээ. Учир нь тэр үед бэлдэн суугаа ямар ч хүн ууланд гарч болохгүй. Хэрв мал ойртвол чулуу шидэж алсугай хэмээн ертөнцийн эзэн Мөшөхээр дамжуулан Израильчуудад сануулсан учраас бүгд айн дагжиж байлаа. Байдал үнэхээр сүрлэг догшин байсан болохоор ертөнцийн эзэнтэй ойр дотн Мөшө хүртэл би өөрөө айн сүрддэг гэжээ. Энэ догшин сүртэй уул бодиттой харагддаг байснараа та нарын байдлаас ялгаатай боловч ертөнцийн эзэнд итгэсэн та нарын байдал тэр уулнаас дутуугүй хүндэтгэлтэй гэдгийг ойлго. Иймээс дур зоргоорон аашилж огт болохгүй. ертөнцийн эзнийг хүндэтгэхийн тулд хүмүүс эрт цагт Сион уулан дээр сүм босгожээ. ертөнцийн мөн хоршигч эзний Ервсын ертөнц тэр хоттой зүйрлэшгүй өөр боловч түүнийг Ервсын Ерүсалим хот гэж нэрлэхэд болно. Есүст итгэвч та бүхэн тэр ертөнцтэй холбогдож тэнд ертөнцийн эзнийг баяртайгаар хүндэлж буй тоо томшгүй олон Ервсын элч ертөнцийн эзний зорилгыг бүрэн биелүүлж дуусаад эхний ээлжинд тийш орсон шудраг хүмүүсийн сүнс болон бүхнийг захиран шүүгч ертөнцийн эзэнтэй өөртөө хүртэл холбоотой болжээ. ертөнцийн эзний шинэ гэрээг тогтоохын тулд Есүс хариг сэтгээдүүдэд алуулахдаа урсгасан цусаараа өөрийн бүх хүний гмийг цагаатгаж өгсөн юм. Ийхүү та нар Есүстэй ойр дотн холбоотой болсон байна. Өнөрт цагт Адамын хүү Хаяан дүү Хевэлигийн алжээ. Хевэлийн цусыг урсгасны төлөө Хаяан ертөнцийн эзний дургүйцлийг төрүүлэн шийтгүүлжээ. Есүс бас алагдаж цусаан урсгасан боловч энэ нь ертөнцийн эзэн бидэнд хэр зэрэг хайртай болохыг харуулах утгатай байсан учраас бид Хаяанаас дээр хөвтөөжээ. ертөнцийн эзэн та нарт үгээ дамжуулбал бүү эсрэг үүс. Яагад гэвэл тэр олон жилийн өмнө Синай уулан дээрж хуулиа тогтоохдоо зөрчсөн хүн дээр шийтгүүлнэ гэдгийг урьдаа сануулсаар байтал маш олон хүн энэ үгийг эсэргүүцэн шийтгүүлсэн байна. Тийм бол одоо Ервсын ертөнцөөсөө сануулга өгснийхэн дараа бид үгэнд нь орхоос татгалзвал шийтгүүлэх нь гарт цаагүй. ертөнцийн эзэн хуулиа тогтоох үед асар их газар хөдлөл болсон гэдэг. Харин тэр дахин ирэх тухайгаа хүмүүст сануулгатай. Хожим би бас нэг удаа газар дэлхийг хөдөлгөнө. Харин тэр удаа би Тэнгэрийн бүх хэрэгсийг бас хөдөлгөн устгана гэж хэлжээ. Энэ нь ертөнцийн эзэн өөрийнхөө бүтээсэн бүх юмыг устгана гэсэн утгатай үг юм. Мөн хорших хизээч ховирч өөрчлөгдөшгүй Ервсын ертөнцийг л тэрээр үлдээх зорилготой ажээ. Түүний Ервсын ертөнцийг өөрчлөн устгах хүч хаач байхгүй. ертөнцийн эзэн биднийг Есүст итгүүлж хизээч устдашгүй бат бих Ервсын мөнхийн улсыг эзэмшүүлэх учраас үүнд нь бид талархан хүндэтгэж хүссэн бүхнийг нь хийж өгч баярлуулах ёстой. ертөнцийн эзэн өөрийг нь эсэргүүцсэн бүх хүнийг түүнэрийн галаар гуйхлах мэт хатуу ширүүн шийтгэх учраас зөвхөн түүний хүслийг дагах нь бидэнд дээр.